Тэгэхээр ерөнхийдөө бол манай сургуулийн эцэг эхчүүд мэдээж хэрэг бүгд өөр өөрсдийн гэсэн онцлогтой, мэрэгжилтэй өөрөөр салбарт ажилладаг ийм хүмүүс байдаг. Тэгэхээр бид нар ерөнхийдөө бол эцэг эхээсээ сурагч нартай болон ажилчид багш нар хамт олондоо ийм workshop буюу ийм сургалтыг авдаг байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө яг нөгөө талаасаа хин нэгний манай нэг сурагчийн эцэг их хүүхдүүд зааж зөвлөх, энэ хамтын ажиллагааг бий болгох, уур амьсгалыг сайжруулах, дотн харилцааг нэгтгэх гэх мэтлэн маш олон давуу талуудыг үүсгэдэг. Нөгөө талаасаа энэ эцэг эхчүүдийг workshop орооч гэдгийг саналыг тавих, хамтрах, холбогдох гэх мэтлэн энэ үйл ажиллагаануудыг явуулснараа яг энэ багш эцэг эх хоёрын хоорондын харилцаа зөвхөн хүүхд дээр тогтохгүй, бусад хүүхдүүд дээр ч гэсэн яг ийм хувь нэмэр оруулахад нь илүү дэмждэг, хамтардаг энэ процесс нь явагдгаараа манай сургуулийн бас ийм том давуу талыг үүсгэдэг баха гэж хардаг байгаа шүү.